Эм дахиа ба шар нохой. Дахиа хож байсан нохоо байшингийн дээвэр рүү харна. Зохиолыг бичсэн Жон Хасов, зургийг зурсан Хан Бён Ху. Кикэн Тутори хэвлэлийн газар. Хөдөөгийн нэгэн байшинд эм дахиа амьдардаг байжээ. Эм дахиа өдөр бүр нэг өндөг гарах тул эзэн ихэд хайрладаг байв. Нэгэн өдөр эзэн гэртээ гөлөг авчирч гин. Баазаг алхах бяцхан шар гөлөг дөрөнгийн. Эзэн хашааныхаа нэг буланд нохон өөр барьж өгчээ. Эм дахиа энэ юу юм бэ гэж шалгах хаята дөрөнгийн рүү дөхөж очлоо. Бөөрийнхий нүдэ анивчин хүзүүгээ ийш тийш хөдөлгөн хөлөө дээш өргөн алхаж очоод эвэр хошоогоороо гөлөгний толгойг шууд тог хидл тоншиж орхилоо. Дөрөнгийн ганган гасалж байдгаараа айтралдав. Эм дахиа гөлөгний хоолыг ч өөрийн шиг идчихв. Дөрөнгийн өөдөөс нь эсэргүүцэж зөрхөлгүй ирэхээр нь байхаажээ. Эм дахиаг цадтал идээд явсны дараа л дөрөнгийн хоолноосоо идэв. Өдөр бүр ингэж үргэлж ирсээр дөрөнгийн эм дахиа харагдвал сэмхэн зогтчихно. Дараа жилийнх нь хавар боллоо. Эм дахиа өндөглөн даржээ. Дөрөнгийн их сонирхсан шинжтэй эм дахиад тойрон эргэлдэнэ. Дөрөнгийн одоо бяцхан гөлөг байгаа байсан. Тэр одоо сайхан том нохоо болжээ. Эм дахианы дарсан өндөгнөөс дэгдэхинүүд гарч ирлээ. 1, 2, 3, 4 нийт 9 өндөг байлаа. Дэгдэхинүүд шовлзон их дахиаг даган явна. Эм дахиа дэгдэхинүүдэд дагуулan ирж нохоон хоолноос идчихээд хашааны энүүгээр түгээр гидгэр алхана. Дөрөнгийн ч мөн адил дэгдэхинүүдийг даган явах гин. Дөрөнгийн ч мөн адил дэгдэхинүүдийг даган явах гин. Тэгвэл дөрөнгийн эм дахиад мэдэгдэлгүйгээр дэгдэхинүүдтэй тоглох гэж байгаа. Санамсаргүй нэг дэгдэхийг гэмтээж орхижээ. Дэлбэртлээ уурсан эм дахиа тэр доороо гүйж очоод дөрөөнийг тоншиж хөөж гаргав. Дөрөөнийг ганган гасаж байдгаараа зогтлаа. Түүнээс хойш дөрөөний дэгдэхинүүдэд хойрцсонгүй. Эм дахиач ойртуулахгүй мэдээж. Нэгэн өдөр эзэн бүх дэгдэхийг заржээ. Гэтэл эм дахиа дөрөөнийг буруу мэтээр улам муухай ашиглаа. Дөрөөний өөрө гаргах мэт байнга нэхэн хөөн. Дөрөөний эм дахианаас цухтан хашааг нэг бүтэн тойрч эргээд байшингийн булан тойрч хашааны ард тал руу гүв. Ингэж тойр ороод дөрөнгийн ихэл бохор хананд тулжээ. Эм дахиа дөрөөнийг хайр найргүй тоншиж гарав. Тисгээ болсон дөрөөний ууранд огцом урт савруугаараа савлаа. Хараач тамин. Эм дахиа багаар ухарч байх нь тэр. Дахиад дайрахад дөрөөний ч мөн урт хөлөөрөө түүнийг цоглоо. Эм дахиа гидрэг савн өнөв. Зүрх зэрэг орсон дөрөөний дахиад тасцуухаар архиран дайрлаа. Энэ үед эм дахиа сүүлээ хавчин зуртаж гарлаа. Дөрөөний эм дахиаг илдэг хөөн. Хашааны араас урт тал руу хашааг тойруулан буцаж ард тал руу дахиад ийш тийш дөрөөнийгээс зүхтэн гүйж дөрөөнийч араас нь алдахгүй илдэнэ. Эм дахиа дөрөн
зүхтэж дөрөөний хов хөцсаар хөөн. Дахиад эцэст нь бухар буланд шахагдлаа. Дөрөөний урдын өшиг авахаар шүдэ гарган архирлаа. Айсан дахиад биегээ байгаар нь хураав. Дөрөөний дахиад руу архиран дайрлаа. Тэр үед дахиад далавчаад дэвэн нисээд дээвэр дээр гарчихсан тэр. Дөрөөний нь дээвэр рүү гайхан ширтэн. Дахиад нисэн гэж хэн санах билээ? Тэднийг харсуусан эзэн нь дахиад хөөж байгаа нохоо дээвэр харж байна хэмээн шогширсан гин билээ. Энэ явдлаас хойш энэ дахин дөрөөний өөдөөс өргөлцөх юм уу? Хоолыг нь булааж авсангүй. Дөрөөний ч энэ дахиад элдэвлэн хөөсөнгүй. Тэгэх үед энэ дахиад дээвэр дээр нисээд гарчхыг мэдчих учир тэр. Энэ дахиад дөрөөний хоёр нэгэн гэртээ хэрүүл маргаангүй эвтэй найртай амьдардаг болов.